засгийн газрын төвшинчдэр говийн бүсийн бүсчлэлийн хувьд бол говийн бүсийн аялал жуулчлалыг бол археолог, палеонтолог дээр тулгуурласан шашин соёлын аяллаа одоо нөөц байна гэж үздэг. За энийгээр болвол ерөнхийдөө бас дорногов, өмнө говь, донд говь, говь сүмбэр ялгаа байхгүй юм нь бол шашин соёлын аялал бол нэлээд төлхөө явдаг. Тэр энэ говийн арга толгод тэр ахуй амьдрал байгальтайгаа ингээ харьцаж байгаа тийм энэс би өөрийгөө олж байна. Магадгүй одоо энэ бужигнсан одоо дэлхийн ертөнцийн хэвлэл мэдээллийн юм тийм одоо завгүй ийм ертөнцид жуулчид одоо иргэд говийн нэг сайхан юм талд ирээд гинт нэг зогсолтойгоо өөрийгөө нэг танин мэдэх тийм майндфулнес хийх, яслахал хийж төр зураг өөрийнхөө энергийг авах ийм боломжтой газар яагаад баригдах вэ гэж. Говийн бүсийн хөгжлийн өргөтгсөн хуралдаан руу залуус маань анхаарлаа хандуулж өөрсдийн боломжоо олж хараасай. Тэгээд манай говьор зочлон ирээрээ.